Тэгэхээр амгалан байхын эхлэл нь зорилгоо таниад үлдэж эхлэх болж таарч байна те. Зүтгэл болгон цаг хугацаа гэх золиостой байдаг. Зүтгэл болгон сахилга төвчээр гих төлөөстой байдаг. Гэтэл үүнийг цаг хугацаагаа сахилга төвчээр гих төлбөрөөр төлөхийг хүсдэггүй. Эд чинь мөн өндөр төлбөртэй, арвин хяналттай төлбөр өчв. Үүнийг чадахгүй өрсөд бол өрөөлөөр үйлдүүлэхийн тулд, өөрийн хариуцлагаанд дутаахын тулд өөрийн мэдлэг өрөөлдөл даатгаж л байгаа хэлбэр шүү дээ. Хуж байна. Хүмүүн гэдэг амарт эхлээ тэмүүлдэг. Гэтэл амар болгон амгаланд хүрэгдэггүй. Амрыг гаднаас хэн нэгний тэтгэлгээр бусдаар хөтлүүлж, бусдаар өргүүлж, бусдаар магтуулж, бусдад ацаглаж амарт хүрж болдгоо. Амгалан бол харин өөрийн дотоодын зөрчил, өөрийн дотоодын эргэлзээг давж байж л хүрдэг. Хамгийн ойрхон хэрнээ хол аян, бодоход хэлбэр хэрнээ бэрх аян. Тэгэхээр амартаа л хөтлөгдөөд байхгүй юу да, өөр яах вэ? Үйлдэлээ таниад заяагаа мэдээд ирэх юм бол хийх үйлдэл, хийх ёстой ажил нь ундраад ирвэл энэ дунд яаж амгалан байх вэ? Хүмүүс хийх ёстой угсааныхаа гихүү, сүнснийхаа гихүү үйлдэлийг өөрөө таниад үйлдснийхаа эхний үрдэн үзээд ирэхийн цаг сэтгэл нь амгаланд хөдлөгдөнө. Үүнийг л тойруулаад л өөрийн мэдлгүй олон үйлийг агсуулчихна. Түүнээс энэ олныг үйлдэн гэж хизээж баргийн хүмүүн тэгж зорддоггүй, цөөхнөн тэгнэ. Баргийн хүмүүн нэг олон бол яадаг вэ гэвэл өөрийнхөө амгаланд хөдлөх үйлээ олчихлоо гэхэд түүнийг эдгээр үр дүнгийн хараад ирэхийн цагт хүссэн ч түүнийг тойруулаад л алив үйлийг нэгтрүүлээд л түүнтэйгээ холбоод алив амттай хоршоод л яваад байна. Энийг мэдхэд л хэзээний олон үйлтэн олон үйлийг даасан чадамжтан гэгдэнэ. Амгалан байхын эхлэл ердөө л ажиглаад, анзаараад, хэмжээд, хянаад, цэгцлээд, ухаан зараад, үйлдээд, үр дүнгийн үзгээс л энэ л уялдаагаар гэх хүмүүний амгалан дүүрэндээ. Гэтэл амгалан болохыг эс үлдэхүйгээд ацгалдаг нь ч арвин. Юу ч үлдэхгүй юм чинь юу ч хэмжих хэрэггүй.